хуралд Монгол Улсын Судрагчийн хүрээлэнгийн гэрэл зургийн буюу Бота зургийн кабинетийн тухай одоо илтгэл хэлэлцүүлээ. За энэ маань 1921-ээс 1930-ад оны ихэнх үеийн одоо цаг үеийг хамарсан ийм сэдв байлаа. За Монголд бол хизээ яг монгол хүн өөрсдөө гэрэл зураг авч гэрэл зураг боловсруулж эхэлсэн бэ гэдэг ийм асуудал байдаг юм байна. За энэ асуудал би өөрийн одоо судалгааныхаа үр дүнг танилцуулаад за энэ бол одоогийн судалгааны түвшинд байгаа энэ он цагийг урьдчилуулж 1925 онд гэрэл зургийн дасаг гэж байгуулагдаад за 1926 оноос энэ дасаг бол үйл ажиллагааны жигэд явж эхэлсэн. За үүнээс хойш бол энэ дасаг бол тогтмол үйл ажиллагаа явуулж гэрэл зураг угаах, авах одоо бүх тоног төхөөрөмж хангалтайгаар цуглуулад ийм үйл ажиллагаа явуулдаг байжээ. За энэ 1929 он гэхэд энэ дасагт бол 5 янзын аппарат байсан байна. За энэ нь бол бүгдээр Герман улсад үйлдвэрлэгдсэн тухайн үеийн одоо тийм чанартай сайн аппаратууд байсан байна гэсэн ийм зүйлийг архив баримт дээр тулгуурлаж өгүүллээ.